За энэ удаагийнхаа бичлэгээр өсвөр нас тойрсон асуудлууд гэдэг сэдвээр хийх чинь. Тэгээд над руу ер нь бол айгүй их 10 жилийн хүүхдүүд намайна би ингээд гадаад сурах хүсэл мөрөөдөл ээж аамаар зөвшөөрөхгүй байна. Би ямар мэрэгжил сонгох вэ гэд айгүй их тиймэр бичиж орж ирдэг. Тэгэхээр би эднэрт бүгдээрэнд нь нэгдсэн байдлаар хариулаад энэхүү бичлэгийг хийж байна. За тэгээд энэ бичлэгээр болохоор өсвөр насыг тойрсон маш олон асуудлууд байдаг. Хайр дурлал, хүсэл мөрөөдөл, хичээл сургууль, эцэг эхтэй харилцаа, сургууль дээрх одоо найзуудын харилцаа гэд маш олон complicated асуудалтай ялангуяа ихэнх нь ер нь асуудалтай байж таардаг. Энэ асуудлуудыг миний зүгээс би өөрөө хэрхэн даван туулж ирсэн бэ? Тухайн үед ямар айгу хэцүү зүйлүүд байсан. Намайг 10 жилд байхад бас л адилхан би өсвөр наснд байхад энэ асуудлууд намайг тойрч исэн. Биднэрт бүгдээрэнд нь адилхан тохиолдож байгаа. Гэхдээ энийг яаж илүү эрүүлэр хүлээж авч аль нь илүү миний амьдралд чухал вэ гэдгийг ингэж ирэмбэлж гаргаад алийг нь илүү бага цаг зарцуулах уу гэдэг дээр би та бүхэнд илүү амжилттай өсвөр насны хүүхэд байх зөвлөгөөнүүдийг өгье гэж бодож байна. За тэгэхээр эхнийхээ хэсэг рүү хэдэл орцгоё. За эхлээд би өөрийгөө ямар өсвөр насны хүүхэд байсан бэ гэдэг талаар ярих гэж бодож байна. За ер нь бол нэлээд гайгүй дуулууртай байсан гэж дүгндэг. Тэгээд ээж маань намайг нэг тийм хойрж цагдаад байдаггүй байсан. Эсвэргээрээ надад илүү их эрхчлөөг нь олгочингууд би тэр хэрээрээ урмыг нь хугалахгүй гэдэг айгүй хичээгээд байдаг байсан юм билэ. За тэгэхээр тэр тал дээр бол харцангуй гайгүй байсан ч гэсэндээ үеийнхэн маань бүгдээрээ үерхдэг байхад би өөрөөсөө үерхдэггүй байсан. Тэр нь ямар ч чтай байсныг сайн мэдгүй. Яг би өөртөө амар итгэлгүй байсан юм шиг байгаа. Тэнгүүд ингээд би царамуутай юм байна, би муухай юм байна, би одоо бүдүүн тэр үед бүдүүн биш байсан. Гэхдээ би өөрийгөө бүдүүн гэж боддог байсан байхгүй. Би бүдүүн юм байна. Тэгээд намайг эрэгтэй хүүхдүүд тоохгүй байгаа юм байна. Охтууд гурван охтууд нь үрхэд байгаа юм байна гэдэг ингээд өөртөө гутардаг гэсэн тийм асуудлууд бол байсан. Хичээл сургуулийн хувьд болохоор хичээлээ сайн хийдэг байсан ч гэсэндээ яг мөрөөдөлтөө хүрч чадахгүй юу гэдэг дээр маш их шаналдаг байсан. Миний мөрөөдөл бол хятадын номер 1 их сургууль сурах гэдэг мөрөөдөлтэй. Тэгээд тэрэндээ хүрэхэд бол маш их мөнгө зарцуулагдах юм байна. Яах вэ? Гэрийнхэндээ яаж энийг ойлгуулах вэ? Яг энэ сургууль руу аплай хийхэд хэн надад тусалж болох вэ гэд маш олон энэ сургуулийг тойрсон асуудлууд байдаг гэсэн. За түүний дараагаар угаасаа бүх хүүхдүүдийг туулдаг байх гэж бодож байна. Азар би нэг багт болсон. Эцэг эхчүүд нь юм уу, багш нар нь юм уу, хажууд нь байгаа хамаатнууд нь юм уу дандаа хүүхдийг аль нэгэнтэй харьцуулж идэг. Чи тэр танай ангийн дулмаа гар, танай ангийн тэр нараа чин тэгээд ингээд чи идэхгүй байх, ингэхгүй байх. Тэр хамаатны тэр инглээгээд хүн болгон өөр нэгэн амьдралтай байхад айгүй их ингэж нэг нэгнтэй нь холбож тэрийг хар энийг хар гэж хүүхдээ айгүй харьцуулснаас болоод сэтгэл зүйн нэг тийм харьцуулалтын дунд өссөн хүүхэд ирээдүйд ч гэсэн амьдрал дээр гарч ирсэн дандаа өөрийгөө бусдад харьцуулж голдог ийм сэтгүүтэй болдог юм шиг санагдсан. Тэгэхээр эдгээр асуудлууд дээр хэдүүлээ яаж энийгдээ даван тулах уу, яаж хамгийн зөв нь аль нь гэдэг дээр би хувийнхаа бодлыг та нарт хүргэе гэж бодсон. Тэгээд энэхүү бичлэгтээ дуслан хамт байгаад одоогийн яг ямар зүйлүүдийг даван туулаад байгаа юу ч хамт хэцүү байгаа гэдгийг комент хэсэгт үлдээгээрэй. За хамгийн нэгдүгээр болохоор харьцуулах сэтгэлгээ. Харьцуулах сэтгэлгээг яаж эрүүлэр хүлээж авах вэ гэхээр чиний эргэн тойронд байгаа ээж аав байд юм уу, хамаатан садууд багш нар ингээд танаа ингээ хамгийн мундаг сурдаг хүүхдтэй юм уу, хамаатнуудтай чинь дундаас хамгийн авьяастай чамайг угаасаа харьцуулна. Тэгэхээр тэрийг юусоо хүн дээр хүлээж авч зэрэг сэтгэл дотроо байршуулж юусоо хэрэггүй. Яагаад тэгэхээр чи одоо цор ганц гэхээр нэг өлег басан боловч үнэхээр л чи цор ганц ахгүй. Чиний хийж чаддаг юм чинь бусдаас өөр байх хэвээр. Заавал чи бусдад адилхан мат дээрээ сайн байх хэвээр биш. Заавал чи бусдад адилхан англи хэлний мундаг сайн ярьж чаддаг байх хэвээр биш. Чи зүгээр л өөрийнхөө хамгийн сайн хичээдэг л байхад болоо. Заавал бусдад өөрийгөө харьцуулах хэрэггүй. Энэ бол хамгийн эрүүл биш. Дараа нь ирээдүйн амьдралтай гай болохоор сэтгэл зүй. Тэгэхээр эндээс 10 жил байхдаа өсвөр наснд байхдаа ялангуяа айгүй эрт салах хэрэгтэй. За хоёрдугаар болохоор хайр дурлал. За 10 жилийн үерхэл гэж яг жинхэнэ үнэн ч хэвээр гоё хайртай дуртай гэсэн үерхэл бол за байдаг багт тэр нь бол маш зөвхөн 10 жилдээ хүн өөрийгөө олоогүй ээжиж өөрийнхөө нөгөө өрөөсөн дугуйг олоод насан туршийн хайрыг олно гэдэг бол маш утгагүй зүйл. Яг нь энэ дээр хайр дурлалтай очирч болно, үерхэж нөхөрлж болно. Гэхдээ маш цензууртай хандах хэрэгтэй. Бүх цаг хугацаагаа, бүх сэтгэл зүрхээ, бүх фокусаа ерөөсөө тэр одоо тэр найз охин залуудаа өгч болохгүй. Яагаад тэгэхээр чамд ингээд ахиад 20 жилийн, 30 жилийн, 40 жилийн маш гоё амьдрал хүлээж авахад тэрэнд сүүлийн энэ өсвөр нас сүүлийн 3 жил, ахлах ангийн 3 жил чиний амьдралыг өөрчлөх хамгийн том боломжууд өрнөж яхад хайр дурлал гэдэг нэг ийм гурвалжин зүйлийн чинь энэ жижигхэн үзүүрээр ингээ хорвог ингээ харцаж байгаа байхгүй. Тэнгүүд хэрвээ чи илүү их хичээл боловсралтай юм өөрийгөө хөгжүүлэлт анхаарах бол чиний хараа чинь ингэж тэлж харна гэсэн. Тэгэхээр хайр дурлалыг чи энэ хэсгийнхаа хажууд нь байгаа чамайг нэг ад жаргалтай баяр хүртэй байлгадаг юм гэж хүлээж авахаас биш ингээ харж байгаа бол чи ирээдүйн гоё боломжуудаа ингээ нүдэд таталчж байгаатай адилхан гэсэн. Тэгэхээр хайрлаж нөхөрлж болно. Гүн гүнзгий бүх юмаа хайж хайрлаж дурлаж болохгүй. Хэрвээ чамд үнэхээр найз охин залуу олдохгүй байгаа бол
За дараагийнх нь болохоор хичээл чиний хамгийн их фокус өгөх, хамгийн их анхаарал хандуулах ёстой зүйл чинь чиний ур чадвараас гадна хамгийн чухал number 1 зүйл бол хичээл чинь. Хичээлдээ фокус өгөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр дараагийн ирээдүйн чи 5 жилдээ эзэмших боловсролоо сонгох, суурийг тавих, өөрийнхөө төлөвшлийг тавих хамгийн чухал хэсэг нь чиний хичээл байх болно. Тэр нь одоо яг мат гэдэг юм уу, физик гэдэг юм уу, ер нь бүх ерөнхий боловсролыг яагаад ерөнхий боловсрол гэж нэрлсэн бэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Чамайг ерөнхийд чинь бүгдийн жигт хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хичээл дээр хамгийн сайн фокус өгөө. Дээр нэмэл дээр хэрвээ чи гадаадаас сурахыг хүсдэг бол дээрээс нь ихтэй сургуульдаа өөрийгөө олон талаар хөгжүүлмээр байгаа бол заавал англи хэл сурах хэрэгтэй. Англи хэл юм уу, хятад хэл юм уу, тодорхой нэг хэмжээний хэлээ давхар байнгын сайжруулж явах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн чухал зүйл маань хичээл гэж ойлгох юм даа. Тэгээ хичээлээ хийж ингээд хүүхдүүд айгүй их үр дүнгүй хичээлээ хийгээд байдаг. Ямар үед хүн үр дүнтэй хичээл хийдэг вэ гэхээр энэ зүйл илүү чухал, энэ зүйл миний амьдралд үн цэнтэй гэдгийг ухаарсан үед илүү ухаалгаар хичээлээ хийж эхэлдэг. Зүгээр л нэг хүсэн даалгавраа хийгээд багшийнхаа ингээ амийг таглаж байгаа юм шиг сурах байдлаар явах юм бол тэр бол яг чиний гаргаж байгаа хичээл зүтгэлчин биш гэсэн үг. Яг өөрийнхөө зорилгыг ухамсарлаад за би ингээд инженер болох гэж байгаа юм чинь би физик хийж байгаа, би Америк явах гэж байгаа болохоор би SAT-д бэлтэж байгаа гэдэг тодорхой нэг зорилготой хийх нь маш их үр дүн авчирдаг. Ялангуяа бид нар өсвөр наснд айгүй их юм олон найз нөхөд хайр дурлал, эцэг гэх гэдэг юм олон самгарсан юмнууд байгаа болохоор яг чухал зүйлдээ фокус өгөх цаг бага байдаг. Тэгэхээр чи мөрөөдөлтөй хөтлөгдөж сурах юм бол илүү амжилттай суралцаж чадна гэсэн. За дараагийнх нь нэлийн хүн цэгдэг болохоор эцэг эхтэйгээ харилцдаг харилцаа яаж байгаа. Энэ наснд дийлэнх хүүхдүүд эцэг эхтэйгээ ер нь ойлголцож чадахгүйгаасаа болоод ээж аваа дургүй болсон ч юм уу, ээж аав гэсэн хүүхдүүдээ яг юу гэсэж мөрөөдөөд ямар зорилготой хүүхдийг нь ойлгохгүй өөрийнхөө ботсон тэр хайрцаг руу ингээд чихэж төгчих гээд байдаг. Тэрнээс болоод маш их үл ойлголцлууд гардаг юм шиг ажиглагддаг. Тэгэхээр энийг яаж хэвдүүлж болох вэ гэхээр чи ээж авдаа өөрийнхөө том хүн болж байгаа гэдгийг мэдрүүлж эхлэх хэрэгтэй. Яг тэр чи яг л нөгөө нэг хүүхдэрээ байгаа юм шиг ээж авт чинь санагдана. Тэнгүүд чиний өмнөөс юм би чинь хийж өгстэй юм шиг чиний өмнөөс тэр одоо тэ сонголтуудыг чинь гаргаж өгстэй юм шиг ээж авт чинь чиний төлөө тэгж хандаад байдаг. Эсвэргээрээ чи болохоор өөрөө ярилцаагүй учраас ярилцахгүй цухтаагаад байгаа учраас илүү их проблем, илүү их асуудлуудыг өөртөө ингээд наагаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол ээжээ аваа ярилцъя гэж яг чин сэтгэлээсээ сууж агаад би ийм боддог, ийм хийж байгаа. Би ингээд мэдээж муу бол хүн болохгүй, муу бол явахгүй. Гэхдээ би өөрийнхөө ботсон зорьсон юмдаа би хүрхийн төлөө хичээж байгаа гэдгээ яг чин сэтгэлээсээ сууж агаад нүдрөө нь харж агаад хэлэх юм бол ээж авчинд ойлгоод тэгээд чамбайг дэмжиж бүх талаар чинь туслаад явахад асуудалгүй. Гол нь чи өөрөө ярилцахгүй болохоор өөрийгөө ойлгохгүй, илэрхийлэхгүй зүгээр ингээд чимээгүй нурмаагаа, чимээгүй хичээлээ хийхгүй байгаа юм шиг, чимээгүй ингээд найз нөхдөд болохгүй юм шиг ингээд яваад ангууд ээж аваа чинь санаа зовоод тэгээд тэр нь чамд ингээд уураар илэрч болно. Чамаа гомдоохгүйгээр хилж илэрч болно. Чамааг ингээд хорж цагдаж илэрхийлж болно. Тэгэхээр хамгийн зөв зүйл бол чи ээж аваа өөрийгөө ойлгох. Би өсвөр насн дээрээ байгаа. Энэ нь намайг том хүн болж байгааг илтгэж байгаа. Би ирээдүйд ийм зорилготой хүн болмоор байгаа. Энд та нар яаж тусалж чадах вэ? Тусалж чадахгүй бол яар дэмжих вэ? Яаж ингэж хориглохгүй байх вэ гэдгээ чи яг уус суурьтай бүр ингээ факттай гаргаж ирээд ийм учиртай. Ийм болохоор би ийм сонирхож эхэлдэг болсон гэдгээ факт дээр тулгуурлаад илүү яг ээж авруугаа хандуулаад хэлж чадах юм л ээж авч ойлгоод за ойлголоо миний хүү хичээгээрээ гэд орхих магадлал маш өндөртэй. Тэгэхээр хамгийн зөв зүйл бол ярилцах. За түүний дараагаар мэрэгжил сонголт, мөрөөдөл гэдэг иймэрхүү юмнууд орж ирж байгаа. За энэ дээр болохоор магадгүй тусдаа бичлэг байвал илүү зүгээр юм болов уу гэж бодож байна. Мэрэгжил сонголт гэдэг ингүүд бид нар багасаа өөрсдөө эргэн тойронд байгаа харсан үзнээрээ л юмыг дүгнэж гэдэг. За эмч гэрөө манай дээр сумын зам битгүй сумын цаашаа манай багийн манай дүүргийн тэр эмчтэй амар хэцүү ажилладаг гэсэн эхнэр хүүхдтэй жолддоггүй гэсэн ингээл нэг тийм юм харсна эмч мухаа гэдэг ч юм уу. Инженер дандаа эрэгтэй хүндөр цалинтай байдаг эмэгтэйчүүд нь чаддгүй гэсэн гэдэг иймэрхүү одоо явцсан яриануудаас болоод мэрэгжлийн амар өнгөцгөн хараад инженер гэхээр ганцхан инженер байдаг юм шиг, эмч гэхээр ганцхан эмч байдаг юм шиг ингээ ботцсон 10 жил хүүхдүүд явж идэг. Тэгээ би ч гэсэн тухайн үед тийм байсан. Тэгэхээр торгоошнс дээр бүр 20 30 40 60 70 мянган төрлийн мэрэгжил байгаа гэж би ерөөсөө мэддэггүй явж исэн. Тэгэхээр мэрэгжлийг ер нь чи нэг чиг баримжаагаа олоод за би хүнтэйсээ ярилцаж чадсан юм байна. За тэгвэл би нэг менежерийн түвшинд яаж очиж болох юм бэ? За менежерийн дотор ийм олон төрлийн менежерүүд байт юм байна. За би тэгвэл илүү судалгаа хийх дуртай юм байна. Тэгвэл би юунаас судалгаа ажиллах вэ? Би илүү төрийн албанд сонирхолтой юм байна гэвэл зэрэг цагдаа бла 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 гэж зөндөө олон төрлийн мэрэгжлүүд байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд чи өөрийнхөө сонирхол болон ур чадвараа тодорхойлоод илүү хүнтэй ингээд ярилцах дуртай байна уу? Эсвэл юм дотгошоогоо хүн байна уу? Эсвэл урлаг сонирхолтой байна уу? Тэрийг олвол хамгийн нэгдүгээр зүгээр юм шиг санагдсан. Тэгээд хүсэл мөрөөдөл дээр ярихад хамгийн чухал зүйл бол чи алсын хараатай байх хэрэгтэй. Алсын хараа гэхээр 10 20 жил биш юм а гэхэд чи их сургуульд ороод чи ямар хүн болж төлөвшгөө нэг тийм бодол ядаж юу мэж ингээд нэг бодол байдаг шүү дээ. Хүнд за би нэг
Тэгээд нэг юм болох юм байна. Одоо ингээд бидний сошиал медиа дээр харж байгаа хүмүүсийг харангууд ийм инфлюенсер, гоё ютубер гэх ингээл мундаг хүмүүс байгаа юм шиг боловч тэд нар чинь өөрсдөө та нарт юм заах хэмжээний болтлоо тодорхой нэг хэмжээний сонирхол мэрэгжил яг эзэмшсэн зүйл байж л байсан байж таа. Тэгэхээр тэр нь юу байв гэдэг дээр хэдүүлээ айгуус анхаарал өгөөд тэрнээс ч тэр инфлюенсер ч гэдэг юм уу инстаграм дээр олон гоё зурагтай охид хүүгүүд ч гэдэг юм уу тэр бол ерөөсөө сонирн биш тэдний яг core үндсэн суурь мэрэгчлэн ч гэдэг юм уу ур чадвар нь юу вэ гэдэг дээр бид нар илүү фокуслах хэрэгтэй. Зарим нь бүжигчин байж байгаад тэгээд инфлюенсер болсон байдаг. Зарим нь сайн нүүр буцдаг байж байгаад инфлюенсер болсон байдаг. Тэгэхээр өнгөц биш яг тэр дотоод мөн чанарт нь юу байгааг гаргаж ирэх харах чадвар суралцах юм бол чи өөрийнхөө мөрөөдлийг ч гэсэн тодорхойлоход илүү хэлбэр байх болов уу гэж бодож байна. Тэгээ хамгийн сүүлд миний нэмж өгөх зөвлөгөө бол бид нар 18 хүрээд 17 хүрээд 10 жилээ төгсөөл гэрээсээ явлаа бол эргээд чи гэртээ ирэхэд яг тэр 10 жилийн одоо тэ намаа биш болсон байх байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд 10 жил байх хугацаанд ээж аваа хамгийн их туслаад хамгийн ойр байх хэрэгтэй цаг хугацаа юм билэ. Нэгэнт чи нэг үгээр орхиод нисэн гэдэг шиг ингээл явчих юм бол зуны амралтаараа ирнэ, өвлийн амралтаараа ирнэ, чиний тэр орон зай гэдэг зүйл чинь багассан байдаг. Тэгэхээр яг гэр буюу family яг тэр орон зайгаа 10 жилдээ хамгийн сайн найдах хэвээр найз нөхөд гэхээс илүү гэр бүл гэдэг сэтгүүтэй байвал айгу зүгээр юм шиг санагдсан сүултийгээд бодоход. За тэгээ бүгдээрэнд нь өсвөр насндаа энэ гоё 4 жилээ 3 жилээ маш гоё үн цэнтэйгээр өөрийгөө олохдоо зарцуулаасаа гэж хүсэж байна. Өнгөцгийн юмд хурдаж, элдв ингээд шалдар болдор юмд ороод цэлтнээсээ болоод сэтгэл зүйн дарамтанд орсон тохиолдлууд маш их гардаг юм шиг харагддаг. Тэгэхээр энэс аль болох өөрийгөө сэргийлэхийн тулд дотоод өөрийгөө гадаад өөрийгөө дандаа зөв хүмүүсээр хүрээлүүлж зөв зүйл бодох юм бол энэ бүхнээс гоё өөдрөг гарч чадна. Тэгээд миний бичлэг танд хэрэг басан гэж найдаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзъя баяр таа.